За, сайн уу? Миний өмнө бичлэгэн дээр хэлжсэнийг санаж байна уу? Элемент болгон нэг л электрон нэмэгдэж эсвэл хасагдахад өөр элемент болж идэггаа гэд. Харин тэрэн дээр яагаад одоо цөм байлаа атомын цөм дээр бүх электрон очиод ингэ наалтчдаг юм бэ гэдгийг би тайлбарлаж өгч байна. Яг үүндээ системтэйгээр явагддаг ахгүй зүй тогтолтойгоор явагддаг гэсэн үг. За, хэдүүлээ атомын цөм буюу протон болон нейтроны нэгдэл энэ байлаа гэж бодоход электронууд тэрний гадуур ингээд орбитал гэдэг замаар тойроод байрлаж идэг. Одоо тэр дотор бас хөдөлгөөн байдаг. Яг л намны аймагт яаж орбиталаар гаригууд тойрдог вүлээ? Гаригууд бас яаж орбитал дотроо эргэлдэн хөдөлдөг билээ гэдэгтэй адилхан. Харин нэг атом дотроо 7 хүртэлх орбиталыг агуулж болдог. 1-ээс 7 хүртэл. Харин орбитал доторх электронуудын тоон яг бүгдээрээ адилхан байдаггүй. Хамгийн ихний хамгийн дотор талын буюу 1-р орбитал 2 тооны электроныг агуулж болж хахад 2 дахь нь 8, 3 дахь нь 18 гэж явсаар хагаад 7 дахь орбитал буюу хамгийн гадна талын орбитал дээр 92 электрон агуулгадж болж идэг байх нэ. Харин миний өмнө бичлэгэн дээр бас хэлсэнтэй адилхан яг тийм олон электроныг удаан хугацаагаар тогтоож барих хүч атомын цөмд байдаг учраас дэгдээд алга болчдөг тий. Тэгж бас өөр элемент бүүсдгийг би хэлжсэн. Тэрийг тогтоосон гэж найдаж байна. За тийм байна. Таалагдсан бол бичлэгээ лайк дараарай. Тусалж чадсан бол найзуудтайгаа уулзаарай за.